өнөөдрийн хилцэж байгаа газрыг дахин төлөвлөх гэр хорооллын хөгжлийн сангийн энэ одоо оруулж ирж байгаа журам бол бас их цаг үе болсон. Бас нэлээдж энэ журмыг боловсруулахад оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье. За тэгээд энэ хууль эрх зүйн орчноо бүрдүүлээд боловсруулж оруулж ирж байгаа энэ журам дээр хамгийн чухал зүйлийг манай хэрэгжүүлэх бүх байгууллага удирдлагууд анхаараасаа гэж хүсэж байна. За нийслэл хотын газрыг дахин төлөвлөх, гэр хорооллыг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих, орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилттой газрыг дахин төлөвлөх, гэр хорооллыг хөгжүүлэх сантай байна гэд ингээ хуульчлаад 7-1-1-т оруулчихсан байж байгаа. Тэгэхээр энэ дахин төлөвлөлттэй холбоотой, за ялангуяа хөрсний бохирдол, дороотолтой холбоотой олон асуудлуудыг иргэд ярьдаг. Тэгээ нэг л зүйлийг манай дараагийн одоо энэ сан маань өөрөө санг засаг дарга удирдан, за сан маань өөрөө дүрмтэй байна гэд маш олон ажлын албатай байна гэд зохицуултууд бий. Гэхдээ энэ дараагийн үйл ажиллагааг явуулахад хамгийн чухал зүйл бол энэ сангийн баримтлах зарчим гэд байж байгаа. За энэ дээр бол сангийн зарчим дээр 2-1-3 дээр сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлагналт олон нийтэд ил тод нээлттэй байна гэж. За энэ дээр хамгийн чухал анхаараасаа гэж хүсэж байна. Ялангуяа иргэд маань жишээлбэл сая говь сайхан дарга хийж байна. 2026 онд 800 айлыг одоо түрээслээд өмчлөх орон сууцнд оруулахаар төлөвлөж байгаа. Дараагийн 2 жилд 400 гэдэг. Яг үнэндээ бид одоо энэс ч илүү хэрэгцээ шаардлага байгаа учраас энэ түрээслээд өмчлөх, энэ орон сууцжуулах хөтөлбөрийнхөө цар хүрээг илүү нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдаж байгаа сан гэж ойлгож байгаа учраас хамгийн чухал зүйл бол иргэдийн санал хүсэлтийг нээлттэй авдаг энэ механизмыг их тодорхой байлгаарай. Хоёрдугаарт их ойлгомжтой мэдээлэл тэр вебсайт руу ороод ингээ авчна гэд иргэд хаанаас авахгүй тэгэл төлөөлөгчдөөс ингээд энэ нийслэлийн засаг даргын тамгын газар холбогдох байгууллагуудаас асуугаад байдаг. Тийм учраас иргэдээс санал авдаг энэ механизм хамгийн чухал. Хаана ямар дахин төлөвлөлтүүд, хаана нийслэл хот маань ямар одоо төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гэж байгаагаа одоо тодорхой нээлттэй зарлаж саналыг нь авдаг байх. За хоёрдугаарт явуулж байгаа энэ одоо төлөвлөгөө батлна гэдэг их тодорхой заасан байлээ. Тэгэхээр энэ төлөвлөгөө маань өөрөө олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр иргэдэд мэдээлэгддэг байх гэсэн энэ зүйлүүд дээр анхаараарай. Ялангуяа зөвхөн цөөхөн хідэн байрлал дээр дахин төлөвлөлтийн асуудал ярьдаг. Гэтэл жишээлбэл манай хаан улд үүрэг дээр яармагт, нисэгт, биокомбинатад дахин төлөвлөлтийн төслүүдийг иргэд хэрэгжүүлээч гэсэн санал хүсэлтийг их ирүүлдэг. Харамсалтай нь алдаатай ийм одоо жишээнүүд нь илүү давмгаалаад байдаг учраас эхнээсээ энэ сангийн үйл ажиллагааг иргэдэд, олон нийтэд нээлттэй байлгахад та бүхэн маань онцгой анхаарч ханд ажиллаарай гэдгийг хүсье. Тэгээд энэ журмын төслийг бол дэмжиж цаашид бид одоо бодлогоороо төсөв дээрээ их дөрвтэй одоо өөрчлөлтүүдийг хийж ажиллахыг хичээж ажиллах болно. Тэгээд та бүхэнд амжилт хүсье.